Соёлын замаар өгсөнгөө ингэж бодлоо. Мэдэх чадахыг урьдчил болгоос эв эвдрэн мэдрэмж сэтгэлийг эрхэн болгол урсгалд төр өөрийнхөө зүтгэвээс зовлон болно. Яг үнэ. Хаана хүний хорвоо амьдрахад тавгүй. Би танаас нэг үгүй л да. Би одоо ингээл нөхрөөсөө сална гэл те. Тэгээ амьдрал ингээл болохгүй. Тэгээд ер нь хүний тийм нэг юм зовжтой амьдрал, хүний тийм юм сэтгэл зүйн нэг юм байлгадаг юм шиг байгаа. Одоо ингээл бид надад энэ хугацаанд чи аягүй тарах аягүй юм аа цаг хугацаа байгаа юм чи тийм. Тэр сэтгэл зүйн ингээд дарамт ч юм уу, гэр бүлийн стресс ч юм уу, ийм юм хүн ингээд өөрөө ингээд тэрийгэ мэддэг. Тэр яваад идэв. Одоо би энд суугаад нэг юм их маш их ойлгосон. Гоё өөрчлөлтийг өөрөөсөө хэлмээр юм байна. Амьдралын зорилго юмыг харах хүнцэг аяг өөрөөс. Одоо бид нар бол одоо ингээд би бол яг нэг хүүхдтэй нэг ажил хийгээл нүүдтэй ингээл одоо өнөөдөр нэг тэрийг нэг ингэгээл одоо сэтгэхгүй бол шал өөрөөс. Ер нь юмыг харах хүнцэг, юмыг бодож байгаа бодол. Тэгээд ер нь нөгөө өвчтөй ингэ байж байгаа хугацаанд би ер нь юу хийсэн хүн бэ гэдгийг өөрийгөө их бодсон. Таны өвчин гэснээс хавдраг гэсэн үү? Хэддүгээр үе шатанд онцлогдсон? 2 дугаар үе шатанд. Оо за. Их олон эмчилгэнд орсон баг. Олон эмчилгээ. Хизээ болсон юм. 22 оны 3 сард нөгөө 3 жилийн өмнө юм шүү дээ. Тий. Нөгөө урьдчил сэргийлэх үзлэг ирсэн. Англи бас зохион байгуулсан. Тэгээд ирээд би онцлогдсон. Хүн ингэж өнгөрсөн амьдрал гэж байхгүй шүү дээ. Гэтэ ингэж өнгөрсөн хүн алдаж оноо. Тэр алдаан дээрээ суралцсан. Тэгээ ирээдүгөө төлөвлөн, ирээдүйдээ алдахгүй байна гэдэг ийм л одоо хамгийн зөв зүйл байдаг бахаа гэж боддог. Таны хувьд юу гэж боддог вэ? Тийм шүү. Хүн алдаад ахаад алдаан дээрээ алдаагаа тавьтвал хамгийн болохгүй зүйл. Нэг өдрийн л архины асуудал шүү дээ. Тэгээд одоо ингээд ийм болоод харин надад яг вэ гэхдээ одоо хүн хичнээн алдсан ч гэсэн эргээ те тэрийгэ тавьдахгүй байхын төлөө ингээд чармааж хичээж байна. Эрүүл болохыг маш их нөгөө яг миний хувьд миний сэтгэл дотор нөгөө яг тийм хүн зүйл тулахаар хөрөөр инженер хэлгээд гал соёл байдаг юм байна. Зүгээр ингээл яана яах вэ гэх. Тэгтээ таван гэдэг сэтгэл маань байсан. Харамсдагч энэ олон жил харамсч байгаа маш их сэтгэл тэгтэл хэзээ бас хэлж одоо үнээр хэлэх харахгүй зүгээр тийм дотор тийм юм өгөхгүй гимшилээс манайш жага тагууштай маш их хүн бичлээ. Ста үнхээр алдаа. Таман долоотой тэрний дээд 18-тай тэрний дээд 21-тэй би уулын нэг байсан. Одоо холбоотой байдгүй. Холбоотой хүүхдүүд маань баан гарч байгаа. Нэг охин маань эмчилсэн. Нэг хүү маань харин юу яасан 10 жилийн намайг ордог жил 10 жилийн төсөв сургуульд явж чадаагүй. Тэгээд ажлыг одоо энэ номинд ажил хийгээд тэгээд хөрхөө өдөртөө ээжигээ эргээд ажиллаа хийгээд тэгээд явж байгаа та. Боддог юм аа. Гэр бүл ингээд салаагүй бол бас нэг арай нэг өөр хоосон болов. Тэгээд бас ингээд яран төргөн шийд гаргасан бас миний буруу байсан байх. Юм болов. Тэгээд таарч ингээд сэтгэл үзэл бодол сэтгэл санаа нийлээж тохирохгүй байсан ч гэр бүлийн аваад үлдэх ёстой байсан миний буруу юм уу? Өнөө буруудах шалтгаан юу гэдэг маш их баг.
두개는 이태금에 Та ер нь ойрд юу бодож байна гэж. Ойрын хугацааны таны одоо зорилго мөрөөдөл Харин юу вэ? хугацаанд 5 сард магланд орчоод тэгээд л ач зээнрээ ямар ч байсан маш сайхан боловсралтай хүмүүс болохыг л гэж. Эндээс гаралаа. Хүүтэйгэл цугуурандаа ямарчсан. Нөгөө ажил хийдэг, сургуулаа хийдэг. Тэрний доод барсныг 15 даа хөхт багш. Бас 15 та. Тий. Би бол одоо үнийг хүүхдүүдийг одоогийн залуучууд битгий алдаа сайл гэж бид зүгээр бодож явдаг. Тий, Үнд яг одоо алдаа гэдэг зүйлийг бол хүн өртөж ингэж өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй. Тэрэнд өөрөө охирогч болчихгүй байх хэрэгтэй. Тэнд өөрөө бас нэг гэмдэрхтэн болчихгүй байх хэрэгтэй. Тэгж чадвал хүний амьдрал бас их тийм зөв чиглэлээр явдаг. Зөв бодож зүйл амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг би бүр маш сайн ойлгосон. Ялангуяа гинтийн тийм зүйлд уур бухимдлаа өөрөө ялан дийлэх чадвартай байх хэрэгтэй ч гэдэм үү те. Тэгээ тэр талаас нь би бас өнөөдөр бас тантай уулзаж хүүхэд залуучуудад битгий алдаа гаргаасаа л гэж бодож өнөөдөр зорж ирсэн юм аа. Их гоё байна. Тий. Би бол их яах вэ ингээд ном унших бас их дуртай. Тэгээ ном уншихаар хүн ингээд өөрөө өөртөө ярилцах юм том боломж واخгүй. Тэгээ би танд энэ Кусамакура гэдэг энэ 3 болонт ертөнц гэдэг энэ Монголд анх удаага орчуулагдсан номын дээжээс бас танд хадуулж өгье. За баярлалаа гэж. За тэгээ амжилт хүсье гэж. За. Баярлалаа. Харж амьдраа хорвогийн урчаамда хэлээд байгаа юм шүү дээ.